одоо хүч спорт хорооны тамирчин 2003 оны одоо дэлхийн аврагчлал тэмцээний одоо мөнгөн медаль тамирчин одоо Ганбаатар нар одоо аврагын төлөө тоглолтод одоо шалгаран үлджээ. За ингээд энэ хоёрын тоглолт бол хин бас өөр тоглолтуудаа одоо өрсөлдөгчдийнхөө одоо тоглолтуудыг асар сайн судалсан нь бол эхнээсээ л ажиглагдчихсэн. За Ганбаатарын хувьд бас энэ Оросын холбооны улсын тамирчны бол тоглолтыг их одоо ажиж судалж эхнээсээ л ерөөсөө шахаж өөрийн одоо зай буюу одоо ойрын зайд оруулж одоо гараараа одоо хүчтэй цогж онаах ийм одоо тактиктэй эхнээсээ тоглосон. За өрсөлдөх тамирчин ч гэсэн Ганбаатарын бас тоглолтын онцлог тоглолтын арга барилыг их судалж тэ Ганбаатарын одоо ойрын дундын зайд орохгүйгээр хүчлэн холын зайд одоо хөлийн цохилтоор онаах ийм одоо хувилбартай ширүүн сайхан өрсөлдсөн. За эндээс үзэгч тарж байгаа бах одоо Абдул Халим одоо Оросын холбооны улсын тамирчин Ганбаатарын зайд ерөөс орохгүй байгаа. Хөл дээр одоо хоёр тийш одоо займч өрсөлдөгчийн одоо гол довтлох одоо зай өгөхгүй. Одоо өрсөлдөгчөө довтлохоос өмнө одоо энэ хөлийн цохилтоор одоо оноо авч ингэж одоо тоглолт хийгээ. За энэ дээр одоо Ганбаатарын за тэр урдгарын хажуугийн одоо цохилт хажуугаас үнэхээр хүчтэй боллоо. Энэ бол одоо Ганбаатарын одоо тоглолтын одоо онцлог. Өөрийн одоо зайж хахж хагаад одоо өрсөлдөгчтэй урдгарын одоо хажуу хойдгаар одоо шулуун цохилтоор асар хүчтэй одоо цохиж оноо авдаг. За энэ дээр бас Халим одоо тоглолтын чадвар харагдаж байна. Өрсөлдөгч байгаа сөрөг довтлогоо одоо маш амжилттай хийж байна. Хөлөөрөө одоо өрсөлдөгчөө тогтоогоод өрсөлдөгч одоо тогтсон үед одоо гарынхаа одоо цохилтоор оноо авсан юм тоглолт одоо үзүүлж байна. За арга дурслагын хувьд бол одоо Монголын тамирчин бол үнэхээр залуу тамирчнаас бол дурслагаар илүү. Одоо 2003 онд одоо Грекийн Косаар зохиогдсон дэлхийн аврагшил оруулах одоо кикбоксинг тэмцээнээс одоо мөнгөн медалийг анхудаа одоо Монгол эх оронд авчирч ирсэн юм одоо дурслагатай тамирчин. За тэгэхээр Абдул Халимийн хувьд бол энэ удаагийн дэлхийн цомын аврагш төлөө тэмцээн бол түүний одоо анхны олон улсын хилийн чандад одоо оролцсон тоглож байгаа тэмцээн одоо байсан. Тэрээр одоо 2004 онд одоо бүх хамтын нөхөрлөлүүд орны одоо авраг болсон. Тэгээд дээр нь Оросын холбооны улс зохиогдсон олон улсын тэмцээний авраг ийм одоо шинэ одоо залуу одоо хүчтэй чадварлагын тамирчин байлаа. За тоглолтын одоо 2 дугаар үед эхлэхэд одоо бэлэн болсон байна. За энэ хоёр одоо тоглолтыг одоо рингэнд одоо улсын шүүгч одоо Хүдрбаатар одоо шүүн явуулахаар одоо томилогдож ажилласан байна. За энэ дээр одоо Ганбаатарын үнэхээр одоо өөрийн одоо тактик одоо сонгож авсан нь харагдаж байна. Өрсөлдөгчөө одоо цочоож тэ өрсөлдөх довтлогооныг одоо өнгөрөөгөөд одоо шахаж одоо дундын бол ойрын зайд одоо гараараа одоо довтлогоо хийх. Энэ бол тактик бол үнэхээр зөв оновчтой болж байгаа нь бол харагдаж байна. Яаж одоо Халимын хувьд бол өрсөлдөгчөөсөө ирэх одоо тэр довтлогооныг бол үнэхээр сайн мэдэрч одоо довтлогооны зөв хувилбар сонгож авч байна. Урдгарын одоо шулуун цохилт. За энэ дээр одоо тоглолтын бол 2 дугаар үе харагдаж байна. За энэ Халимын хувьд бол энэ хөлийн цохилтоор одоо өрсөлдөгчөө тогтоож байгаа энэ гарын цохилтоор оновч байгаа. Дээр нь одоо энэ хөлийг одоо монголоор бол одоо итэх гэж ярьж байгаа юм. Итгэх гэж ярьдаг. Тэгэхээр ер нь дэлхийд бас нэг кикбоксыг хөгжүүлж байгаа 3 гол холбоо байдаг. Тэр энэний нэг одоо холбоо болох одоо WFK юу энэ одоо дэлхийн цомын аврагч тэмцээн одоо манай их орнд зохиогдож байгаа. Тэгэхээр энэний одоо дүрмэнд одоо сая одоо хөлийн итэх гэж яддаг. Зөвхөн одоо хөлийн одоо дотор уулны хэсгээр одоо өрсөлдөгч байгаа одоо хөлийг одоо хамаж одоо оноо авдаг. Тэгэхээр энэ бол одоо дөрмөнд одоо зөвшөөрөгддөг. Гэвч одоо Монголын тамирчдын хувьд бол энэ одоо шинэлэг одоо ийм одоо дүрм байсан гэж хэлмээр байна. Тэгэхээр энэ бол одоо шинэлэг Монголын одоо шүүгчнэр, багш нар тамирчдад бас яваандаа одоо энэ тэмцээний одоо дүрмийг мэдээж судалж одоо төв дэлхийд өндөр амжилт үзүүлэхэд одоо чухал нөхцөл болсон. Одоо дуршлаг болсон юм тэмцээн энэ бол үнэхээр олон зүйл дээр бол ажиглагдчихсэн энэ одоо дөрмийн хувьд одоо хэлж болох юм аа. За Абдул бол ер нь яг л холын зайд одоо давтлах юм. Гэвч одоо Ганбаатарын бол давтлах юм бол хүчтэй болж байна. Гарын цохилтоор бол үнэхээр удаа дараалсан ээлжид одоо гарын давтлагыг амжилттай боллоо. За дээр нь одоо үзэгчд бол сайн санаж байгаа бах одоо Ганбаатар маань одоо Их Британий авраг одоо боксчин одоо Монголын дэвжээний дуудан бас ялалт байгуулж одоо үзэгчдийн бол талархлыг хүлээж ирсэн юм бол сайн одоо боксчин дээр нь одоо сүүлийн үед одоо кикбокс сайн тоглож
тоглож байгаа юм одоо тамирчин гэж одоо хэлж болно. За энэ урдгаар сая үнэхээр бас Абдуллын хувьд бол үнэхээр давталгааны зөв одоо хөлбөр хүлээж. За сая хөлийн одоо цохилт хүчтэй боллоо. Тэгэхээр энэ дээр бас хөлийн цохилт одоо оновчтой одоо толгой цогсон тохиолдолд одоо 2 оноо авдаг. За гарын одоо цохилт давталгаа одоо толгойд буюу одоо би одоо дунд хэсэг гизсэндээ одоо оновчтой болсныг 1 оноо өгдөг. Тэгэхээр Абдуллын сая ээлжид одоо хөл гарын одоо хөлбөр бол үнэхээр хүчтэй болж оноо авлаа. Тэгэхээр сая бол одоо хөлөөрөө он гэдэг маань одоо 2 оноо одоо нэг доор одоо авчлаа гэж одоо хэлж болно. Тэгэхээр энэ тоглолт бол үнэхээр энэ тэнцүүхэн сайхан үзэгчдийн бас сэтгэлийг хөдөлгөж тэдэнд одоо хүрсэн юм тоглолт болсон гэж бас хэлж болно. Дээр нь одоо энэ бороотой их чийгдэг байсан учраас энэ хөлийн хамгаалтыг одоо тогтоодог одоо материал манаас норж тийм ээ хөлийг одоо тогтоох хөлийн хамгаалтыг тогтоохд бол хүндрэл бол зөндөө гарсан. Хөлийн хамгаалтууд бол удаа дараалан бас их одоо молторч тэ хүндрэл учрилж ирсэн гэж хэлмээр байна. За энэ дээр одоо тоглолтын одоо төгсгөл одоо үе харагдаж байна. Тэгэхээр одоо тоглолт бол энэ тэнцүүхэн 1-2 хонооны зөрүүтэй тэнцүүхэн сайхан өрсөлдөж байна. За энэ дээр бол сая бол хоёулаа одоо 1-1 онооны юм цохилтууд хийлээ. Гарын одоо за энэ дээр Монголын тамирчны баруун гарын одоо шулуун цохилт бол үнэхээр хүчтэй боллоо. За үзэгчд харж байгаа бохын давталгаан хийх үед үнэхээр одоо хөл гар бэйли одоо хувцснаас ус усэрч бол үнэхээр одоо хүнд нөхцөлд энэ одоо тоглолт одоо явагдсан гэж хэлмээр. За энэ дээр Монголын тамирчин бол дараалаад бол 2 онооны юм цохилт авчлаа. Гарын цохилтууд нь бол үнэхээр оновчтой оноо авсан юм цохилтууд болж байна. За ингээд бол тоглолт бол үнэхээр 3 үе одоо энэ тэнцүүхэн одоо сайхан одоо өрсөлдөөнтэй юм болж өнгөрлөө. За ингээд одоо шүүгчнэр одоо 2-1-ийн харьцаад байгаа. Одоо Улаанбаатарын тамирчин одоо Ганбаатарт одоо ялтыг өгөхөөр одоо шийдвэрлсэн байна. За энэ дээр бол шүүгчнэр бол одоо тэр компьютерийн шүүлтээр хин одоо торгуул байна, хин оноо өгсөн байна гэдэг нь нарийн одоо шүүж гаргадаг. Ингээд одоо 2-1-ийн харьцаад байгаагаар бол одоо Монголын тамирчин Ганбаатар одоо 60 кг-ийн хэмжээнд одоо авраг болсон. Гэвч одоо залуу тамирчин бол энэ одоо шүүлтийн одоо шүүлтнүүд сэтгэл хангалуун биш байгаагаа бол илэрхийлж байна. Нөгөө төвний хувьд бол хариуцлагатай тэмцээн анхны одоо дэлхийн цомын төлөө тэмцээн гэдэг